Малчин та хоршоонд нэгдэхин ач холбогдлыг мэдэх үү? Бусад малчидтайгаа нэгдэн нийлснээр мал аж ахуйн бүтээгдэхүүнээ стандартын дагуу бэлтгэж, илүү өндөр үнээр борлуулан цаашлаад экспортлогч боломжтой. Үйлдвэрүүд болон чэнжүүдтэй үн тохиролцсон мөн л өндөр үнээр борлуулна. Жилийн 4 улиралдаа тогтмол орлоготой болно. Хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ бөөний хямд үнээр авч мөнгөө чимнэнэ. Энэ бүгдийг хийхэд хэрэг болох хөрөнгө оруулалтаар та 50 сая хүртэлх төгрөгийг жилийн 6% хүүтэй 5 жилийн хугацаатайгаар банкнаас авах боломжтой юм. Харин зээлийн эргэн төлөхдөө эхний 1 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Мөн хоршоонд 1 удаа 5 га хүртэлх газрыг эзэмшүүлэх боломжтой болсон. За тэгвэл бүгдээрээ хоршоогоо хэрхэн байгуулах вэ? Ердөө 5 алхам хангалттай. 1-дүгээрт хамгийн багадаа 9 хүн нэгдэж дүрм журмаа боловсруулна. 2-дугаарт нэгдэн нийлж хамтдаа хийх ажлынхаа төслийг боловсруулна. 3-дугаарт хоршоо үүсгэн байгуулах хурлын тэмдэглэлээ бичнэ. 4-дүгээрт хоршоогоо улсын бүртгэлд бүртгүүлж тамга тэмдэгэ авна. 5-дугаарт хоршооныхоо үйл ажиллагаа бизнесийг эхлэх дүрмдээ нийцсэн журмуудыг батална. Ингээд бүгдээрээ хоршоогоо байгуулчихна. Хоршооны дүрм журам улсад бүртгүүлж тамга тэмдэгэ авахд бүрдүүлэх материалын талаар та шинэ хоршоо цэгмийн вебсайтаар орж үзэн танилцаарай. Лавлах утас 1800 2024